Хамбогд Кашмир компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнсан ноолуурыг 26 жилийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Канада, Америк зэрэг 20 гаруй улсуудад бэлтгэн нийлүүлж түүхийд бэлтгэлээс эдүгээ хүртэл шинэ тутамд хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүтээгдэхүүн үйлчлэгээ нийцүүлэн тууштай тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд Монгол улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн цогц үйлдвэрийг бий болгож хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг болон хөгжжээ. Ноолуурын үйлдвэр үйлдвэрлэлд хөнгөн аж үйлдвэрийн салбар гэж явдаг боловч нарийн чимэглүүр ажилтай маш их олон зүүн ажилчид ажилладаг. Монгол улс та валютын нөөцийг байнга нэмэгдүүлдэг тийм онцлог сайхан салбар байгаа. Тоногт хөрөмжийн үед бол дэлхийдээ хөл зэрэгцээ явж байгаа. Загвар дизайн өнгө аясыг бол дэлхийн чиг хандлагатай уялдуулан бараа бүтээгдэхүүнийхэн загвар өнгө аясыг гаргаж явдаг. Хамбогд брэнд маань Итали, Солонгос дизайнеруудтай хамтарч ажилладаг. Мөн бас Монгол дизайнерууд манад байдаг. Энүүгээрээ болоод бид нэр бусад ноолуурын салбараар бол загвараараа өнгөлөг, загварлаг гэдгээр болоод илүү онцлог байж чаддаг. Хамбогд Кашмир компани нь дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотноо 2022 оны 9-р сард зохион байгуулагдсан Emerging Talents Milan 2022 загварын томоохон шоу арга хэмжээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож Regina SS 23 коллекцийг Harper's Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine, Elle зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд онцолсон бөгөөд 2022 оны 11-р сард Хамбогд брендийн Regina SS 23 коллекц амжилтын буукаагаа үргэлжлүүлэн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан Middle East Fashion Week 2022 олон улсын загварын шоунд урилгаар оролцож Монгол ноолуурын бүтээгдэхүүний чанар, стандарт, тогтвортой үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн экспортын шинэ гарц боломжийг нээж The Most Sustainable Brand буюу хамгийн тогтвортой брэнд цомыг гардан авсан билээ. Үйлдвэрлэл эрхлэлтөд хүний нөөцийн асуудал номер 1 байдаг. Үйлдвэрлэлийн ажилчид бол маш олон зуун ажилчид ажилладаг учраас хүний нөөц дээр илүү их анхаарч байна. Хамгийн гол нь доктортой ажлын байрыг бий болгож ажилчтайгаа нийгмийн халамжийг бол анхаарч нэг хамт олон баг, нэг дээвэр дор ингэж нэг баг болж ажиллана гэдэг бол хамгийн том ажил байдаг. Хамбогд Кашмирийн хувьд бол орон сууцчлуулах дээр илүү их анхаарч байна. Нийт 100-аад ажилчид бол орон суучинд Хамбогд Кашмирийн хувьд бол орон суучинд оруулсан байгаа. Үе шаттайгаар жил болгон орон сууцчлуулах ажил дээр илүү их анхаарч ажиллаж байгаа. Чадангийн ган цэцэг удирдагчтай тус компани нийт ажилчдын 90% нь эмэгтэйчүүд бөгөөд өвлөмжлөл, инновац, тогтвортой байдал, бүтээлч байдал, чанар, гоо зүйг үнэт зүйлээ болгон Монгол үг соёлыг орчин цагийн инновацтай хослуулсан тогтвортой, ёс зүйтэй, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч дэлхийн брэнд болох эрхэм зорилгыг өвөрлөн ажиллаж байна. Сүүлийн үед бол сэргээх хэрчим хүч дээр анхаарч сэргээх хэрчим хүчийг жил болгон үе шаттайгаар хийж нийт үйлдвэрлэлийн 35%-ийг бол сэргээх хэрчим хүчээр бол үйлдвэрлэлээ явуулж байгаа бол Монголын анхны сэргээх хэрчим хүч хэрэгжилж байгаа үйлдвэр бол Хамбогд Кашмир болсон. За энэ сэргээх хэрчим хүч маань хоногтоо нэг 80 кВт-ыг үйлдвэрлэдэг. Тэгээд илүүдэл гарсан эрчим хүчээ төвийн эрчим сүлжээнд нийлүүлээд энийг худалдан борлуулдаг. Тэгээд тэрнээс нөгөө гүйцэтгэгч компанитайгаа ингээ хамтарч ажиллаж байгаа. Хамгийн үнд сэнтэй бүтээгдэхүүн байна манай Монголын ноолуур болон цагаан алт гэж нэрлэж байгаа. Хамгийн нарийн микронтой ноолуурыг бид Сүхбаатар болон Хинтээ аймагаас бэлтгэж Италийн том брэндүүдэд
одоо экспорт хийдэг. Би бол одоо хамбог тгшмээрийнхаа хамгийн үнэт хэрэглэгч. Одоо намар болохт бол одоо ингээл ер нь ноолуурын цамцнаас ерөөсөө салдаггүй. Одоо хамгийн зөөлхөн, хамгийн дулаахан, одоо бие твтэйхэн, одоо хамгийн тийм хайр шиг бүтээгдэхүүн байдаг.